болсныг мэдгэхэд таатай байна. Ингээд бид мэдээлэл технологийн үндэсний паркийн яг энэхүү заалнаас 2 дахь жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа лээ. Өнөөдрийн арга хэмжээг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, иргэний боловсролын төв, Монголын залуучуудын нийслэл, за мөн ингээд харагдаж байгаа манай банерын анх харагдаж байгаа Швейцарын хөгжлийн хүн амын хөгжил нийгэм хамгааллын яам, нэгдсэн үндэсний байгууллагын залуучуудын зөвлөх бороо, нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын хөтөлбөр болон мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг байгууллагууд мөн манай энэхүү цэнхэр бодлоготойгоо явж байгаа сайн дурын залуучууд сар гаруй хугацаанд хамтран ажиллаж сэтгэл зүрхээ зориулан энэхүү арга хэмжээг илтгэж байгааг хэлэхэд муутай байна. Ингээд өнөөдрийн арга хэмжээг нээж өгөх юм хэмээн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн олж Thomas Eriksson тэнийг өршөө. So welcome, this is your summit, it's not our summit. Oh, it's our summit and it's your summit. This is the Mongolia Social Good Summit. It has been a bottom-up initiative. It is developed and run by you all, Mongolian youth, and mainly through volunteers, so it's even better. So Mongolian youth that volunteers to make a difference in Mongolia. Here now, today, we will make a start in Mongolia of the social development goals. This is the first formal event that talks about this in Mongolia. So this is the start of the sustainable development goals in Mongolia. And we have in the room, you know, creative people, we have young people, we have talented people, we have very intelligent people, we have engaged people, mainly young people, with a few exceptions like myself, I guess, here, but mainly young people. And we're here to find the solutions. We're here to work and identify how this agenda can help make Mongolia a better place and how it can make the world a better place. So 2030 starts now, that's the message. Today with your voices. Thanks so much for coming, and we will all engage in Баярлалаа. Яг өнөөдөр одоо бидний энэ асуудлаар ярьж байх энэ үед нэгдсэн үндэсний байгууллага дээр төрийн тэргүүнүүд одоо их 2030 он хүртэл дэлхийн ертөнцөө яаж доктортой хөгжүүлэхөө гэдэг яг энэ 17 сэдвээр ярьж байгаа. 142 оны парламентын спикерүүд, парламентын гишүүд ирээд дахиад 2017 оноос 2030 он хүртэл дэлхийн нийтээр хамтдаа юу хийх вэ гэдгийг бас яг энэ 17 зорилтыг ярьсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэлхийн даяар өөрчлөлтийг хийж чадна, өөрчлөлтийг хийх юмсан гэж бодож байгаа бүх шатны удирдагчид, бүх шатны залуучууд одоо эрх баригчид дандаа 17 асуудлыг хамтдаа ярьж байгаа. Тэгэхээр би та бүхэнд энэ гайхалтай карьерт чинь, гайхалтай эрхлэлт чинь, гайхалтай бизнес чинь ертөнцид амжилт хүсье. Та бүхэн шүү, та бүхэн Монголоос шүү. Өнөөдрийн арга хэмжээний хэмжээгээс нэг хамтлагийн хайснаа өгч байна. Ингээд бүсэлтэн хамтлагийн хайснаа яа. Ерөнхий ассамблеид дэлхийн 193 оны удирдагчид энэхүү 17 зорилтыг дэмжиж байгаа илэрхийлж гарын үзүүлсэн байгаа. За тэгвэл яг өнөөдөр энэхүү тайзан дээр зохион байгуулагч залуучууд маань тэрхүү 17 зорилтыг та бүхэнд танилцуулах гэж байна. 2030 оны төлөвлөсөөр өнөөдөр хоолтой байх уу гэж хинч хааж мэдээж асуудаг тийм ертөнцид бид ангимаар Тэдгээр нийт хүн амын 11.3% нь үлзэрлэн нэрвүүлээд байна. Дэлхийн үлзэрлэн зогсоогдод бид ч гэсэн хувь нэмрээ оруулах ёстой. Олон сонсголгүй хүмүүс бас тийм боловсролтой болон өвчнөштэй хүмүүс боловсролыг их хүлээж авмаар байна. Бид тохиолын хэмжээгээр боловсролтой эзэмшмээр бүхэл байгууллага
Төвс компани, аж ахуйн нэгжүүд, гендерийн мэдрэмжтэй өргөн нөөцийн болтой байхыг дэвшиж байна. Бидний өндөр 5,000 гаруй хүүхэд тохирсон амны усны их усээс бүгдээ хатан хүчнээс ирсэлж байна. Иймээс би хат амны усны их усыг ба ариун цэврийн байгууллагын нэмэгдүүлэх зорилгыг дэмжиж байна. Энэ бодож байгаа багтамжууд гэрчим хүчнээс авах жичин гэж хэлж байна. Залбираа аваад банкны лизинг төлдөг биш. Мөн манайш их хооллох төлөв биш. Бид нэр өөрсдөө бодлол өсгөж дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хамгийн өндөр байх. Хэрэглэнээс үзүүлэлтийг хамгийн өндөр байхын тулд эдийн засгийн өсөлт бүтээгдэхүүн ажлын байрыг дэмжиж байна. Шинжлэх дэлхийн шинжлэх санаач залуусын оролцоо ирээдүйд эрүүл аюулгүй амьдрахын тулд ажилтнууд болон инновацийг доктортойгоор хөгжүүлдэг. Ирээдүйн сайхныг хамтдаа бүтээдэг. Гарааны нөхцөл тэгш байна гэдэг нь зөвхөн бидний нүдэнд харж байгаа цагаан зураас гэлдэггүй. Ялгаатай байдаг. Онцлог хэрэгцээг гаргасан үнэт хүн хүнээ дээдсэн хүмүүстийн нийгэмд амьдарч тэг байдлыг бий болгоцгоо. Бид нар мөрөөдлийн төлөв орчих хамтдаа бүтээх. Даатгал баялаг зөв зочтой ашигладаг ухаалаг хэрэгжил болно гэж хэлж байна. Тэрнээс хатагтай үеийн дээр араа өрийг хэлж байна. Ангол зорилгоо уур амьсгалын өөрчлөлтөд багасгах. Гадаад нийгмийн хамгаалалтын төлөө хамтдаа нэгтгэх. Газрын 80% эзэж буй хаалгын амт бүхний хөсөв болох цагаар юм шиг байна. Тиймээс бид байгалийн баялагын зөв санаатай хэрэглэний хэлхийдийн нөхцөлийг хийснээр эхлэлийн экосистемийг дэмжих. Стандыг бид намуухан аялгуудад зөвлөж болох. Энэ нь дайны аимшиг чимээгээс хамаагүй их хүчрэх. Их таймны цогцлоохын тулд шудраг асан цогцлоохын төлөө ажиллацгаая. Эх 15 жил дэлхийн иргэн байж хамтдаа 17 зорилтыг биелүүлсэн. Улаанбаатарчууд боддоо карантинаас ч ус гоочгүй бол тэгээд бай ямар ч гоё хаустай байхад бид яах. Тийм үстэй. Ус тэгээд жордондоо усад ач чадахгүй яах юм тэр карантинаас ус гоочгүй байрлуугаар 10 давхар усаа зөөгөөд тийм. Ус гэдэг бол хамгийн чухал юм байна. Тэгээд 15 жил яаж амьдрахыг хүсэж байна? Ямар улсад амьдрахыг хүсэж байна? Тэгвэл би маш соёлтой хотод амьдрахыг хүсэж байгаа байхгүй. Тэгээд би энэ залуу хүний хөгжил гэдэг бол хөл хүний хөгжил. Өөрөө бид нар өөрсдөө хөгжиж усмаар явж шүү дээ. Тийм бид нар өөрсдөө хөгжих хэрэгтэй. Өөрсдөө ямар Tudman чиний нэхийг үзэн ачаархал мэтэн зүрхмэн харасоор юунд ч итгэж чадахгүй. Тэр хүмүүс өөр ажлын дээр бий болдог болгож гаргахгүй болохоор тусгамдсан асуудал байна. Бас бүгдээрээ чадварлаг хүн төсөж байгаа үгүй, уучлаарай үгүй. Тэг ядаж нийгэмд нэг хоёр нь яг сайн байдаг л дээ. Нэг хүн ч гэсэн чухал юм бүтээдэг. Өөрсдийнхөө урлагийн тэр үнэлэмжид бас хандуулснаа өнөөдөр бас ирээдүйд одоо 2030 он гэхэд бол сайхан амьдрах тэр одоо үндэс бий болох юм а гэж хэлж бодож байна. Тэгээд та бүхэн өөрийнхөө дээр өөртөө байгаа амьсгал нэгж, өөртөө байгаа чадвараа аль юу ч хатаа тэр чадхаа л хийлээ. Тэгэхэд одоо нийгэм дэвсэх боломж нь бүрдсэн байна. Та бүхний хувьд зөвхөн ингээд таны өөрийн өнцгөөс, танаас салбарын өнцгөөс харах юм бол чанартай боловсрол гэж яг юу вэ? Чанартай боловсрол эзэмсэн хүн гэдэг маань ерөөсөө туршлагатай байна гэдэг. Мэргэжсэн хүн. Тэрийг одоо янз бүрийн олон байдлаар туршсан хүн. Тэр боломжуудыг ашигласан хүн гэдэг л ерөөсөө тэр чанартай боловсролыг эзэмсэн хүн гэдэг. Би багаар ажиллана. Энэ баг дотор багш, сэтгэл зүйч, нийгмийн ахуй засалч, эмч, эцэг их бүгд тийм заавал өөрсдөө гэж оролцож бид баг болж иж тухайн мэдлэг болгон ур чадвартай болгон эргээд ирээд боломжтой хэрэг онцлогчтой тохирч ажлын байр үүрдэг. Энэ бидний чанартай болгож гэж би ойлгож байна. Жишээлх юм бол одоо хаан академийн ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийг монгол хэл рүү эхнээс нь орчуулж эхэлж байгаа. Вебсайт дээр өнгөөр тавьсан сүүл үндэсний бичгийн хичээлийг онлайн болгоод дахин төлбөр бүгээр бүх нийт нээлттэйгээр тавьсан. За хамгийн сүүлд нэг хэлбэр цэцгийн хүрээнд
Wiktionary буюу Wikipedia технологи туршигтээ монгол хэлний төрлийг онлайн болгосон. Тэр mn.wiktionary.org гэдэг ороод үзэх юм бол одоо англи хэлний, орос хэлний туршиг, монгол хэлний тойл бас онлайн хүн болгон үзэж болох тийм тойл бас өрнөөр нээлттэй байгаа. Ерөөсөө нэг 5 фундаментал юм байгаа л да. Энэ бол ерөөсөө хөдөлмөр, хандлага, мэргэжлийн чадвар, мэргэжсэн байдал, харилцаа, туршлага гэсэн юм. Сая ургаа ярьлаа туршлага. Энэ нь бол ингээд энэ амжилтанд хүрсэн хүмүүсийг харахаар ерөөсөө 15 жил байна. Хэн нэгэн яг өөрийнхөө олж харсан юмыг 15 жил яг мэдхэд ямар нэг байдлаар амжилтанд хүрч байгаа. Гол юм бүгд яг ингээд нэг цаг дээр туулж байгаа. Тэрний юу гэхээр би гол нь яг ингээд би бас адилхан ингээд багшилдаг хүн, би бас үе хийдэг юм заадаг хүн, та нар ч гэсэн бас адилхан тэрийг зааж байгаа. Ингээд ном гаргаад ингээд ерөнхий боловсрол сургуулиуд дээр бүгдийг хийж байна. Гэхдээ бид нар масс яг яаж хангалттай хэмжээгээр хүрэх вэ гэдэг надад амар том асуудал байгаа байхгүй. Цөөхөн хамтаа улсын хөгжлийн онцон нэг хүний чадвар 2-3 дахин байх хэрэгтэй байхгүй. Одоо бидний хувьд жишээ нь боловсролын чанараар бүтээхийн тулд сонсголын бэрхшээлд сурч чадахгүй. Та нар өдөөсөө чадахгүй яг ингээд жүжигчин ч юм уу одоо өөрийнхөө бие хийх юмд орно ингэсэн маягийн тэр дарамттай маягийн боловсролыг бидэнд өгч өнөөдөр юм байна. Гэтэл ингээд нэг сургууль сурж байгаа оюутан чинь 4,000 оюутан байна гэж бодоход тэр дотроос үсрээл нэг 20-32 хүн яг тэр ихтэй сургууль одоо бидний оюутнууд ингээд орж байна. Гэтэл бидний төгсөөд ажилд орохоор ямар сургууль авдаггүй одоо хөрөсөө сургууль авдаггүй сэргэн сэтгэмж боловсрол байгуулсан юм хүлээж авдаггүй ийм асуудал байна. Ягуулсан гадууртын асуудал байна гэж би хэлмээр байна. 10 жилийн өмнө ч юм уу 5 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө эрхийн төлөө сурч бодсон төлөө ингэж ярьж ирсэн нь цөөхөн байсан. Одоо нөгөө нийгмийн хандлага өөрчлөгдөв. Бидний хандлага ч гэсэн өөрчлөгдөж байгаад энэгээр илэрхийлж штэ. Энэ хүмүүс өөрсдөө эрхийн төлөө дуурч эхэлж байна. Google for Work гэдэг аппликейшн одоо шинэ дэвтэр шүү дээ. Google-ийн үнэгүй үйлчилгээнүүд байдаг. Тэнгүүтээ Google for Work гэдэг албан байгууллагад зориулсан сарын нэг хүн дээр $5 төлдөг төлбөртэй үйлчилгээ байдаг байхгүй. Тэнгүү тэрийг дагаад Google for Education гэдэг үйлчилгээ байдаг. Яг Google for Work-д зориулсан бүх үйлчилгээг, бүх төлбөртэй үйлчилгээг боловсролын байгууллагуудад хүн төлбөргүй болгодог. Google-ийн өөрөө нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа байна. Тэр боловсролын байгууллагууд Google for Work, эсвэл Microsoft-ийн Office 365 for Education гэдэг програмууд байдаг. Бүгдээр үн төлбөргүй. Медиа нэг талаас өөртөө хүч хэрэгжих ёстой. Яг тэргүүнд нь явах ёстой. Хөгжмүүдийг одоо бусад урлагуудыг яг энэ урлаг юм аа гэж хэлж явах ёстой. Нөгөө талаас бид нэр одоо бодлогыг хүлээгээд ингээд амаа агаагаад зүгээр суухгүй тул өөрсдийнхөө одоо мэдлэг боловсролыг боломжоор сайжруулах арга болчихж байгаа. Тийм байна. Зорилтын маань нэг хэсэг нь бол чанартай боловсрол гэдэг. Хүн болгоны хувьд чанартай боловсрол гэдэг маань юу юм бэ гэдэг дээр. За тэгэхээр ихэнх хүмүүсд боловсролын бол гол өгөөч нь бол тухайн салбартаа одоо мэрэгчих, за түүндээ даадах, за түүнийг мөн олж авсан мэдлэг боловсролоо ашиглаж чаддаг байх гэдэг дээр илүү ярьж байна. За тэгээд өнөөдрийн бас гол сэдвийн хүрээнд бол чанарыг эрхэмлэхдээ боловсролын академик мэдлэг гэхээс илүүтэйгээр за soft skills буюу хувь хүний хөгжил, за амьдрах оны боловсрол тал дээр манай илтгэгч болон панелистууд маань бүгд санал нэгтэй байлаа. Чиний үлгүү вэ, хөлгүү вэ, гаргуу вэ, ер нь ямар балтуушны хамаагүй. Чи өөрийнхөө төлөө хөдөл яв,
сэтгэлтэй бол тэгээд үйл чамд туслах. Жишээлбэл өнөөдөр стрессийг хичээлдээ явах дурггүй, ажилдаа явах дурггүй, ажил хийхээр өстэй толгойн агцааж байна гэж хүмүүс энэ стресстэй байгааг шинж өгч. Миний бие өнөөдөр хөшөө удаад болсон хэрнээ амраагүй юм шиг байвал тэр стресс шинж өгч. Би барьсан тавьснаа мартаад байна. Сүүлийн үед би мартамхаа болоод байна шүү дээ. Бас юу? Стресс шинж өгч. Энэ стресс одоо хамгийн чухал гол юм юу гэхтэй зэрэг сэтгэл. Хүний хүн болгоны сэтгэл. Стрессгүй байгвал байж болно. Сэтгэл байна. Тэр сэтгэлийг яаж амгалан байх вэ гэдэг асуудал бол хөгжимдрөө гэж би хэлж байна. Миний төвшүүлж байгаа энэ санаа бол байгууллагад төлөвлөлтийг бий бол ямар нэгэн төрлийн хүмүүс төр очиод би ямар хүн бэ? Би юу хийх вэ гэдгийг асуухлаа нөгөө хүмүүст хариуцдаг шүү дээ. Гэтэл энэ нөхцөлд сэтгэл зүйчид хараахан шууд үргэлж өгч чадахгүй байна. Шууд хийх болов уу? Тэгэхээр байгууллага ментор коучинг буюу заавал сэтгэл судлаач ажиллах албагүйгээр тухайн зөвлөгөөний чиглэлээр байгууллага ажилтныг идэвхжүүлэх чиглэлээр мэргэшээд ажиллах хэрэгтэй байна. Нэг аппликейшн мөрөөддөг. Гэтэ зүгээр аппликейшн биш. Бид нарын өөрсдөө гэсэн эрүүл мэндийн профайлыг зөвхөн эмнэлэг дээр очиж мэддэг биш. Аппликейшн байж болно. Аппликейшнээр бид нар өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндийг хянжидаг. Байвал одоо тавуулаа нэг жишээ хэлж өгнө үү? Жишээ нь цэрмөний дээр аппликейшны санал бол надад маш их таалагдлаа. Тэгээд хамгийн гол нь бид зөвхөн сэтгэл судлаачдын болонтой байх нэг зүйл мэдээж. Яг энэ өөртөө итгэлгүй байдал сэтгцийн нэг өвчин эмгэг одоо юм чи тийм зүйл мөн үү? Гонигтай байх тийм ээ. Өөртөө итгэлгүй байх гэдэг бол миний өдөр тутмын надад байдаг тэр мэдрэмж нэгдэх. Энэ бол байх ёстой зүйл. Гэхдээ эргээд энэ хэдийн хугацаагаар үргэлж хийж би тэрнээс хэдийн даван туулж салж чадж байна гэдэг нь чадж байна уу гэдгээс өвчин болохгүй гэдэг. За маш чухал санааг олж авсан. За тэр ямар санаа байсан бэ гэхээр би болохоор сэтгэл зүйн сэтгцэн эрүүл мэнд болон биеийн эрүүл мэнд гэсэн сэдвийг группт хуваагдсан. За тэр сэдв дотор Саран Чулуун багшийн одоо сэтгэлийн одоо дэглэм гэдэг санааг олж авсан. Тэгээ би өөрөө болохоор дунд сургуулийн дунд бол ахлах насны хүүхдүүдтэй ажилладаг багш хүн учраас яг нөгөө ахлах насны хүүхдүүдийн сэтгцэн эрүүл мэндэд одоо яаж хүрч болох вэ? Тэднийг зөвхөн мэдлэг олохоос гадна бас яг тэр сэтгэлийн яг тэр дэглэмийг яаж одоо сургаж, дадлагжуулж, бас спортоор дамжуулаад бас яг тэр хүүхдийг илүү нөгөө хөгжүүлэх. Тэгээд тэр хэцүү тулгамдаад байгаа тэр сэтгэл зүй асуудлыг даван гарах арга замуудыг бол сурч авсан. Хорион миний төсөлбөр амжилттай болоод энэ төхөөрөмжийг үнэхээр ингэж Монгол нутагт төвшүүлээд энэ айлууднаа хадгалаас хэрэглээд мэдээлэл авч чадаад мэдээлэл авсныхаа өмнөсөөр 3 өдрийн өмнө сайхан найгийн охин цэцгээ одоо сумын төвний хамаатныдаа очиод тэр 100 болгож байгаа их заснаас уртаад хамаатныдаа 3 өдөр хичээлээ нэг аргалаад гайгүй зам харган гайгүй болсон дараа буцаад гэртээ сургуулийн завсардахгүй байх. Сайхнагийн нэг дуусгаад байсан хүнсний хэрэглээ 3 өдрийн өмнө шийдэгдэх тийм ээ. Одоо нэг цаашаа 100 толгон дээ 3 өдөр хүндрэхэндээ хажуу айл болдоос нэг 5 кг гурил авъя даа гэдэг ингээд хэлнэ хараа шиг. Даад одоо нэг хийсэн нөхөрөмж шүү дээ. Тэрийг ашиглаад яхад цагаагаар маань яг хэрхэн оновчтой авч байгаа юм бэ? Манай төхөөрөмж хийж байгаа хүмүүсийг хайцуулахад манай зөрж байгаа зөрүү бол гэрээвтэй л. Тэгэхээр яг мэдээж бид нар өнөөдөр болохоор яг цагуурын өөрчлөлт чи яг өөрөө юм дээ. Энэ фитнестэй ямар хүмүүс ингэж болж байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо цагуурын өөрчлөлт зогсоогоон тул юу хийж болох вэ гэдэг ярьсан юм байна. Тэгэхээр яг одоогийн энэ юмыг бид нар энэс нь илүү нууцхгүйгээр хөгжлийг байгаль орчинд яаж хав багтаа хэмжиж авч явах вэ гэдгээр яг энэ өөрчлөлттэй асуудлыг олж ойлгосоо гэж бодож байгаа. Тул голын бүтэц болоод Монгол орны гол өөрчлөлтөөр ёроолоор холтдог байгаа.
нөгөө загснаар ямар ч амьсгалах боломжгүй, тэндээ амьдрах боломжгүй болоод хөлтөөд яг болчихдог. Тэр нь хавар ингээд гисэд ирэнгүүт хөлтсөн загас өчөж байгаа юм чинь хөвгөд гараад ирэнгүүт тэрийг нь ян зүрийн нөгөө нэг химийн бодисоор хордуу, ямар байгууллага хордуулж энд юу болоод байна, бидний өдний ус нөгөө нэг аюултай түвшинд хүлээж гэдэг юм уу? Миний судалгаанд алдаж байгаа үг нөгөө одноосоо таахын толгой уснаа хийн явдаг уу гэдэг асуулт байсан байна. Тийм ч өдөөний яг бол хүүхдээ явуулсан. Одоо бүдүүн орнотыг боловсруулах гэж хайцсан гай болсон. Залуу малчдууд өвөл болохоор наваа авахдаг сургууль зарчдаг өөрийнхөө малаа авахдаг болсон шүү. Энэ бол харин Улаанбаатар хотын захын өвөлөд жинхэнэ боловсруулахгүй гэх юм аа тийм юм жинхэнэ өвөлцсөн. Зарим эрдэмтдүүд бүр үнэхээр том disaster бүр баг тийм хүн амын баг хагасан ч гэсэн баг одоо тийм нөхцөлч бүрэх боломж бас байдаг гэж үгээс харж байгаа. Тэгээд одоо ямарсаа Кристина Фигерес гэдэг одоо яг UNFCCC гэдэг нүби яг нэг өөр амьсгалын өрсөлдөөн одоо харилцаж байгаа гол нэг хүн байна. Тэр хүн бүр энийг ярих болгондоо үйлсэн сайхан зэрэг. Тэр бүхэн юу гэж санаа зовдогтэй. Энэ бүр амь насны асуудал шүү гэх үгнээс санаа зовдог. Цам эдийг нийцсэн журам зав хариултыг юу яаж хэвээр тэрийг хэрэгжүүлэх хэвээр. Тэгэхээр ноцсон хөдөө аюулж болох гэж үзэж байна. Тэгээд нийгмийн хариуцлагатай компаниуд маш олноор бий болох хэвээр. Зөвхөн нэг шиг ашигын төлөө ясаар аваад өнөөдөр манай олон төрлийн замраа бидний хөндлөлтөд байгаа тийм. Тэгэхээр нийгэм хүний эрх дээгүүр гисэн хариуцлагатай бас надад орчны тэнцвэртэйгээр авч байна. Мэдээллийн технологи байгууллага уур амьсгалын сэдвээр хэлцүүлэхт орсон секшнд орсон. Тэгээд тэн дээр нэг ерөөхдөө нэг хүмүүсийн хог хаягдaltaа ерөөхдөө хотын соёлыг төвөх зорилготой нэг аппликейшны санаа байсан л та. Тэрэн дээр ер нь ажилламаар санагдсан. Тэр аягүй их гой санаа байсан. Ингэж хэрвээ амьдарч чадвал ирээдүйн хойчиг дээр үргэлж их орно хайрлаж чадвал их дэлхийгээ бид инхриж чаднаа. Ирээдүйн өнөөдрөөс ихэлээ сонсон дагаа дуулцай ирээдүйн өнөөдрөөс ихэлээ хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгтгэе гэж уриалж байна. Өөрчлөлтийг өөрөөсөө эцгээ залуучуудаа. Ирээдүйн өнөөдрөөс ихэлээ ирээдүйн үеэс ихэлээ ирээдүйн өнөөдрөөс ихэлээ ирээдүйн үеэс ихэлээ ирээдүйн өнөөдрөөс ихэлээ. За, Orange Sessions-ийнхандаа дахин нэг удаа адугашиг. Үнэхээр гайхалтай байдаг юм уу? Бид бүхэн зүрх сэтгэлээ нэгтгээд үнэхээр гайхалтай өөрчлөлтийг бий болгож чаддсан байна. Энэ өөрчлөлтийг бид нар хөгжмөөр дамжуулж бас хийж болдсон байна. Sessions-уудын талаар та бүхэнд sessions-уудын чиглүүлэгчид нэгдсэн мэдээлэл өгөх юм аа. Яг нь сөрөг нөлөө байж болно. Гэхдээ бид нар тэр бэрхшээлийг боломж гэж хэрхэн харж болохгүй. Бид бүхний өдөржингөө хандлага болохоор энэ байгаль орчны зөвшөөрөлтэй байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл шүү дээ. Монгол Улсын иргэний одоо баримтлах тийм гайдбук гэсэн зүйлийг санаачилсан гэсэн зүйлийг гаргасан. Энд дээр Монголд амьдарч байгаа залуучууд иргэн болгон тэр зүйлийг дагснараа одоо уламжлалт хүчтэй хайхуу ч юм уу тийм хогоо эзэс хайхуу гэмт ингээд зүйлээс ихтэй тэр зүйлсүүдийг одоо гайдбук болгон хэрэгжүүлээд санаа гаргасан. Одоо нэг өснө эндээс үүрэг хүлээж аваад гарч байгаа. Энд 17 зорилтойгоо түгээ тэр хэрэгжүүлэхэд нь бид өөрсдөө оролцсон. Тэгэхээр бол та нар ийм улс орныгоо ирээдүйг аваад явах ийм сайхан залуучууд энд цугсан байна гэдэгт бол маш их баяртай байна.
Монголоо дэлхийгээр улам сайхан болгохын төлөө хамтран зүтгэе. Баярлалаа. Энэ бол маш олон улс оролцож байгаа учраас энэ ганцхан Монгол улсын асуудал биш. Тэгэхээр бид нэр энд бас өнөөдөр залуучууд оролцож байгаараа дэлхийн одоо энэ нийтийн энэ толгомцоо 17 асуудалд одоо оролцож байгаа дэлхийн иргэн одоо дэлхийн хүн гэдгийг илүү мэдэрч байна. Тийм учраас маш хариуцлагатай хандаж ингэж ажиллаж амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээд миний одоо оролцсон боловсрол мэдээлэл технологийн одоо хэсэг байсан. За тэгээд эндээс бол хамгийн сүүл нь бид нэр юу гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэхээр одоо энэ бүх хөгжлийг одоо энэ бүх зүйлийг хийж байгаа юм бол хүн юм байна өөрөө. Тэгэхээр хүн хамгийн эхлээд өөрийгөө өөрчлөх, шинжлэх, бусдаас одоо үг хайх биш одоо төр засаг болж бүтэхгүй байна, ингэхгүй байна гэх шиг өөрөөсөө шийдлийг гаргаж ирдэг юм бүтээлч хүн байгаасай. Тийм учраас хүн болгоо энэ 17 зорилтыг урдаа тавьж одоо эндээс гарахдаа ямар нэгэн санаа аваад гарсан байх. Тэгэхээр тэр санаагаа илүүтэй ажил хэрэг бодит амьдралдаа ойрхон болгоосоо 2030 онд яг миний төсөөлөөр энэ 17 тогтвортой зорилтыг биелүүлж чадсан. Тэгээд хүн бүр тэгш эрэхтэй гендрийг ямар нэг ялгарлалгүй мөн дээрээс нь бүгд тэгш боловсролыг одоо өртөвчтэй боловсролыг хүртэж чадсан тийм нийгэм одоо бүрдсэн одоо миний зөвлөөр тийм сайхан нийгэм бий болох байхаа гэж бодож байна. Өнөөдрийн гол баатар бол тогтвортой хөгжлийн зорилтууд байлаа. Гэхдээ миний хувьд болохоор гол поинт нь гэх юм бол өнөөдөр залуучуудын нийгмийн оролцоо идэвх сайжирч байгаа юм байна. Өөрийгөө хөгжүүлээ, их дэлхийхээ тогтвортой хөгжил төв нэмрээ оруулъя гэдэг залуучууд олон болж байгаа юм байна гэдгийг ойлгож авсан нь хамгийн гол поинт байлаа. Сошиал медиа буюу одоо Twitter, Facebook, интернет төршин мэдээллийн хурд илүү масс ихтэй болсон учраас бид нэр залуусаасаа бас суралцах юмхэ байгаа. Биднээс төрүүлж урдж мэдээлэл аваад тэднэрийг түгээж чадж байна гэдэг бол тэдний залуусын давуу тал. За өнөөдрийн арга хэмжээний хамгийн сэтгэл хөдлсөн зүйлс гэвэл ер нь л бүхэл хугацаанд бол сэтгэл хөдлсөөр байгаа л таарсан. Яг тэгэхээр энэ өөрөө үнэхээр гайхалтай арга хэмжээ залуучуудын хүчээр залуучуудад зориулж бүтсэн арга хэмжээ учраас би бол үнэхээр залуучуудаар үнэхээр их бахархсан. Тэгээд бидний ингээд хүчээр бий болсон арга хэмжээ нь бүр дэлхийд даяар түгээд Twitter Facebook тэр сошиал медиаг ашиглан дэлхийд даяар бид нарыг харсан. Залуучууд бүгдээрээ их орныхон өмнөх галдуул бид билээ. Ончин хазарсан хүч ирээдүй мөнгөтэйч ирээдүй үзэсгэлэн тогтоодч ирээдүй Урдшгүй мог хийсэн ч энэ залуус ирээдүй Эргээд харахад цөмөр харамсах зүйлгүй Эрен зундаа багталтайгаар хүлтэйяа Ингэж хэрвээ амьдарч чадвал ирээдүй хойчвын дээр үргүй Их орно хайрлаж чадвал их дэлхийгээ бид инхрийж чаднаа Ирээдүй өнөөдрөөс Дихилээ сонсон дагаа дулцай Ирээдүй өнөөдрөөс дихилээ найзуудаа Ирээдүй бүтээж чадвал шинэ үе бид нэрээ багтах болно Ирээдүй өнөөдрөөс дихилээ Ирээдүй үеэс дихилээ Ирээдүй өнөөдрөөс дихилээ Ирээдүй үеэс дихилээ